сайн байцгаана уу манайхан сайхан надцгааж байна уу? Яг одоо сонсож буй цаг үеийн мэндийг хүргье. За ингээд өнөөдөр эхний цагтлыг сонсогчоос ирсэн цагтлаар эхлүүлээд дараа нь нэгэн хөөрхөн болсон түүхийг уншиж хүргэнэ. За та бүхэн мөн цагтлаа авчиж явуулаарай. Цагтл бичгээд ханаас үчиж байгаа. За мөн нэр ус хаяг юуш харагддаггүй байгаа. Санаа зовх зүйлгүй цагтлаа авчиж явуулаарай гэж хэлээ. За ингээд эхний сонсогчоос ирсэн цагтлаа хүргэе. Сайн байна уу? Кино шиг амьдрал подкастыг сонсдог хүн бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Авсандаа авч орох нууц гэдэг дугаарыг сонсоод шууд бичгээр шийдлээ. Би ч бас авсандаа авч орох нууцтай. Ханаа сэрээрээ өлсөд байна. Гэх дүү нарын дугаар сэрж өчигдөрхөн грамлаж авсан гуриланда давс соод хийгээд зуран халуун бишин дээр тосгүй хуурай гамбар хайрч аман нангалтсан дөрвөн дүүгээ тэр хүндээ хоолцдог дайдгаар ихч байжээ. Хөөхий билүүсэрч хоцорсон ээж маань хар үрээр гараад орой нар буухтаа зэрэгцэж ирнэ. Нэг ясандаа би ээжийнхээ оронд ээж болж ээж маань аавын үргийг гүйцэтгэдэг болсон юм уу да. Ядуу хөтөгийн зовлон ясандаа тултал мэдэрч өссөн дөө. Хахир өвлийн хүүтэнд түлэг түлээ байхгүй картонын цаас түүж түлээд хоёр давхар хүнжил нөмрүүлээд хідэн дүүнрээс суулгаад гисэн. Би их сургуульд сураагүй шууд ажил хийж доод талын охин дүүгээ их сургуульд оруулсан юм. Нэг өдөр дүү маань уйлчихсан орж ирлээ. Яасныг нь асуудал харж авдаг хайртай хөвгүүн нь гэр хороолд амьдардаг охтуудыг бохир заван ядуу гэсэн юм байх. Тэр өдрөөс л би яаж дүүнараа байранд оруулж яаж амьдралаа дээшлүүлэх вэ гэд өдрийн бодол шөнийн зүүд болдог байлаа. Би ямар боловсрал мэдлэг байх вш ганц гаргалгаа нь баян хүнтэй суух. Надад яаж тийм хүн олдох вэ? Энэ бодлоо хаяад амьдралаа үргэлжлүүлж байлаа. Ажлаа солих болж нэг кофе шопт бартендераар ажилд орлоо. Тэр үед кофе шоп чавраж. Тим соёлж манай түгээг байсан үе. Ер нь бол нилээн гайгүй хүмүүс л үйлчлүүлдэг байлаа. Гэтэл нэг ах манайд өдөр бүр орж ирэх болж яг л авдаг кофегоо аваад яг л суудаг саналтаа намайг өлрөөд суучгана. Ингэж би нөхөр болох хүнтэйгээ танилцаж байлаа. Тэр уул уурхайн компанид ажилладаг ганц би надаас 11 насаар ах. Гэр бүл зохиож байгаагүй нилээн боловсралтай бас нилээн өндөр салентай. Яг үнийг хэлэхэд би тийм хайртай байгаагүй. Бэлэг сэлд болоод ирэхээр нь бэлгэнд нь ч болдог байсан юм уу дассан байсан баг. Би дуудалгүй нэг гэрт орж би ч жирэмсэн боллоо. Ингэжэл би анх удаага байранд амьдарч үзлээ. Бас мөрөөдлөө биелүүлж нөхөртөө хэлж агаад ээж дүү нартаа нэг өрөө байр авч өглөө. Дүүгийн сургалтын төлбөрт ч санаа зовхоо байлж их л жаргалтай охиноо өлгийдэж авч байлаа. Нөхөр 21 хоног өдөө яваад 7 хоног амарна. Хаяа 14 хоног амарна. Хинэн ч надад амар санагддаг. Учир нь ээж дүүнэр маань манад хүсснээрээ ирнэ. Нийлх хүүхдээ надад тус нэмэр болно. Нөхөртөөгөө дажгүй харилцаатай, амарч байх үедээ халуун хоолцоотой, хамт гадуур гарч ер нь бол сайхан л байлаа. Охин минь 2 нас хүрч цэцэрлэгт орлоо. Гэрийн яг хажуугаа улсын цэцэрлэг. Хаяач би их уйдаж ганцаарднаа. Охиноо цэцэрлэгт нь өгчөөд гэртээ суухаас өөр хийх юмгүй. Нэг өвөл охины цэцэрлэгийн эцэг эхчүүдийн урлагийн наадам болно гэд орхоор боллоо. Хэдэн өдөр л бэлтлээ. Тэнд нэг 17-тай хүү байсан юм. Нэг хүүхдээ ахна гэд. Ихчээгээд их л сүрхий байлаа. Урлагийн наадам дуусч бид ч амжилттай оролцоод нэгдүгээр аринд орлоо. Тэр орой тэмдэглэн гээд нэг газар орж суулаа. Бүгд сошиал хаягуудаас солилцоод таарлаа. Хэд хоногийн дараа сайн багчаа юу байна гэд нөгөө 17-тай хүүгээс чат ирлээ. Эхэндээ хайлт бичиж байгаад сүүлдээ нилийн дотносоод өдөр бүр бичдэг боллоо. Хийх юмгүй анзаартаж байгаа надад хөвгчлөлтэй санагдаж бүр чат бичгийг нь хүлээдэг боллоо. Игчээ та хөөхөн л гин. Би танд татагдаад байна л гин. Ядаж байхад гэр нь яг манай хажуу баринд байдаг. Хаяа дүүгээ хөргөж өгт нь цэцэрлэг дотор тааралдаад мэдлээд өнгөрнө. Хаяа ээжин дүүг нь авч харагдана. Бас л мэдлээд өнгөрнө. Надаас 6-7-оор л ихж байх. Нэг л мэдгэд бүх зүйл хяналтаас гарч би охиноо хөргөж өөх болгондоо нүрээ будаад аятайгаа хувцлаад явдаг боллоо. Нөгөө хүүдл харагдах гээд 12-оор дүү хөвчүүдээ. Ингэж яваад нэг өдөр би нөхөртөөгөө уцаар санхугаас болж маргалдаад охиноо ээж дээрээ орхиод гарлаа. Ганцаараа ухаан цаашаа юм. Нөгөө хүүгээ дуудлаа. Гэхдээ тэр уугаагүй. Насан туршаагүй хүүхэд яаж явах вэ?
Их л хүмүүжлтэй хөө. Би ч нийлэн согтлоо. Бид хоёр ярилцаад буудалд орлоо. Нөхрөөсөө ч авч байгаагүй таашаал мэдрэмж. Би гүн гүнзгий дурлаж байлаа. Болохгүй гэж мэдсээр байж. Нөхөр хамраад ирэх үед гэртээ байж сайн их нэрийн дүрдээ орно. Тэр хугацааг арай гэж дуусгаад маш ихээр сансан хоёр уулзалддаг боллоо. Ингэж яваад нэг л өдөр жирэмсэн гэдгээ мэдлээ. Яалтчгүй өдөр хоног нөхрөөс биш болж таарлаа. Нөгөөхдөө хэлэх гээд хадгалсан байсан тестийг нөхөр олж хараад бөөн баяр болж бараг намайг дээш нь өргөж идэх дээрээ дөхөв. Ингэж л би хүүгээ гидсэнтэй дээсэн юм. Тэр үед нөгөөх маань хонхны баяр хийгээд гадагшаа сургууль явахаар болсон гэдгээ надад хэлж би ч өөрөө зүрх сэтгэлийг татаж авахар шийдлээ. Гэвч тэр хизээш намайг мартаж чадахгүй маш их хайртай холбоогоо таслахгүй байгаа ч гэж гуйсан. Намар балдгаараа боллоо. Би жирэмсэн гэдгээ хэллээ. Гэхдээ түүний хүүхэд гэж хэлээгүй. Ингээд тэр сургуультай явж би бүх суугаар түүнийг блоклж холбоогоо таслаа. Ирээдүйд тэмүүлж яваа залуу хүүгийн тархийг эргүүлж сургууль саялаас нь холдуулаад явах вэ гэж бодсон юм. Надад ч амар байгаагүй. Түүнийг маш их өгүүлэн санана. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам мартаж эхэлсэн. Өвөл болж би хүүгээ төрүүллээ. Ёстой хаанаас нь ч харсан яг л тэр. Нөхөртэй минь огт адилгүй. Гэсэн ч манай хүн хүүдээ ам. Нөхрөө харах бүртээ өөртөө гимшиж мэдчихгүй дээ гэсэн айдас намайг нөмөрнө. Хуурын дулаан цаг наашилж байрны нялх хүүхдээ хідэн ээжүүдтэй гадаад сууж салхилдаг боллоо. Хорвоо дэлхийн хамгийн ховж үеийг хамж ярина. Тэр нэг өдөр би цочирсандаа бараг ухаан алдах төгсөн мэдээг байрныхаа хүүхдүүдээс сонссон юм. 18 настай тэр жаахан хүү хүний нутагт таксинд явж байгаад хурдны зам дээр осолд ороод борхон болжээ. Би тэр мэдээг сонсоод шоконд ороод хэлгүй юм шиг хэсэг сууж байгаад хүүгээ аваад баяртай ч гэж хэлэхгүй яаран гэрлүгээ орсон. Ороод хоолон дээр болж чулууд арсан мэт багтраад асгартлаа уйлсан. Итгэж өгөхгүй бүх блогоо гаргаад Facebook, Instagram руу норж хартал үнэхээр үнэн байсан. Хэд хоногтоо шаналж харуулсаж ядаж үр хүүхдээ гэдгийг хэлдэг байж гэж харуулслаа. Нэг л өдөр би ухаарсан бас өөрийгөө зүвтгсэн. Тэр өдөр хүүгээ тэрврээд доод давхрын дэлгүүрээс зайрмаг авчаад эргэхдээ түүний ээжтэй таарчлаа. Сандрахтай ярьж төгдрээд минь мэдтэл хүүг минь өхөөрдөж байна. Яасан хөөрхөн хүүгээ гэдэл хазарнаас наяархан чимхэд харцан нээх зөөлөрч өөрийн хүүгээ харж байгаа мэт. Эсвэл илгэн хилээд ах шиг. Яаран хүүгээ аваад гүүхээрээ гараад явчихлаа. Би зөв зүйл хийсэн юм байна. 18 настай үр урд маач үлдээж амжилгүй энэ хорвоогоос оцсон тэр хүүгийн удам залгах нугуун өрийг би төрүүлжээ. Сэтгэл гэж тэр ихийн тэмдэгөө хөндөрлээд нэг их олон найз надад байхгүйч гудамжиндаа тоглодог байсан багын найзтайгаа уулзлаа. Уулаа нилээн согтоод нэг мэтгэд тэдний хаалгыг шөнийн 3 цагт нүдэ зогсож байхдаа ухаан орсон. Үгүй би хэлж болохгүй. Энэ бол миний авсандаа авч орох нууц. Хайртай хүнтэйгээл сууж байж хүн аз жаргалтай амьдардаг байх гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож ухаарч байна да. Хэрв та хайртай хүнтэйгээ суусан бол тэнгэрийн умдаг атгсан гэсэн үг шүү. Үрээ хараад түүнийгээ санаад хаяа нулимс сунгадаг юм. Тэр минь дэндүү эрт явсан да. Хойд насандаа түүнтэйгээ уулзаад насны зүрөөгөө төрөөд хайрандаа умбаж аз жаргалтай амьдарнаа. Гэсэн цагтлыг нэгэн сонсогч маань явуулжээ. За тэгэхэд зөвтгөж чадахгүй маань, буруутгаж чадахгүй маань. Одоо ээжт нь хэлэхээр уг нь баярлах гэж би бол бодож байна л доо. Гэхдээ одоо хэлэхгүй нуусан дээр юм болов уу? Яг сайн мэдэхгүй л байна. Та бүхэн минь юу гэж бодож байна? Доор комент хэсэгт бичээрэй. Мэдээж цагтаал бичсэн сонсогч маань унших болноо. За ингээд дараагийн түүхийг та бүхэндээ хүргэе. Хэдэн жилийн өмнө түүцэндээ сууж байлаа. За тэгээ түүснийхээ гадаа тамхилаа зогсож байх бүрт уудаг иддэг, хулгайлдаг, зоддог, дараах зэрэг сурагч ойтон бүр нэлэх хамтад хүртэл надтай мэд мэдлэг бүрт би өөрөө нэг дарга болчихсон юм шиг санагддаг байлаа. За гол түүхэндээ оръё. Тэр жил нөгөө шуудаа үрдэг, хогдуу жамаа борлуулдаг найзууд маань нэгэн шин нэрээр бүл нэмжээ. Би тэднийгээ миний шонхрууд гэж дуудана. Тэд маань манайга гизэгт гээд дуудчихнаа. Нөгөө гороочны нунд гишүүнээр илсэн нөхрийг болдоо гин. Болдоо хүн харахад хүрэн борц царайтай, намгүй нуруутай, өргөн хаанхар зэжтэй, адуу шиг том том тэгш цагаан шүттэй, их сайхан инээмсэглэлтэй. Анхандаач би тоодгүй байлаа. Бас л бусдын адил уудаг эргэж бодно.
Нэг өдөр авраг орж ирлээ. Надаас тамхи гуйж байна. Би ч яах вэ амийн аваад хямдхан тамхинаас нэг харсгийг өгөөд л гаргалаа. Мань нэр хэлсэн хугацаанд авчирч өгөв. Сониуч зан хөдлөөд асуулаа. Болдоо чи яагаад ингэж их уух болов? Мань нэр яривал их урт түүх болно доо гэд учиргүй санаа алдаад найз нь айлын том хүү юм л да. Муу амын юугаарч дутаасангүй. Хүн гэдэг их тэнэг амтан да. Сайн маар унаж савсаг эмээ өвөрт ирхэлж ёсолж авсан гэргийгээ төрхөмд нь буцтал бодолж авлаа. Чи ямар мэдэхгүй штэ. Хөдөө нутгийн ойвргын ирчүүд хавар гараад намарч харж мэдих сэтгэлүүд штэ гэд инээлээ. Мань яах вэ адуу ирэх нэрээр сар гарan тэнэж яваад ирсэн чинь муу амын бурхан болсон байж үлээ. Санаа алдах үед нь за хоёлаа гарч тамхилыг гэсээр түүцнээс гарлаа. Найз яриагаа цааш өргөжлүүлэн. Нэг хэсэг хичээсэн шүү. Гэхдээ нэг ямыг маш сайн ойлгосон. Эцэг хүний орон зай ямар том байдаг бас энэ амьдралд асар их ууж ухаан зарж байж хүн шиг явдаг гэдгийг ойлгоод өөрөөсөө маш их эцсэндээ. Ингээд л бөөн шалтак өөрийгөө дорд үтсэн амтан өдөр шөнөгүй уусаар одоо энд явна да. Би асуулаа. Чи тэгээд харихгүй эргүү гэвэл нэг л өдөр харих байх. Гэхдээ хизээ гэдгийг нь мэдэхгүй юм да. Хаяа нэг өөрөөсөө ичтгэл юм. Муу эцгийн минь нэр хугарна гэхээс яс хавталцж л явна. Энд тэнд хөлжүү халамцуу явахдаа нутгийн хүн амьтандаа таарчихгүй юмсан гэж боддог шүү. За эцэгтэй үг олдож үхэр алдлаа. Нөгөө хэд мэн тамхихгүй гэсээр гүхээрээ шахуу яваад өглөө. Энэ явдлаас хойш нилээдгүй хугацаа өнгөрлөө. Мань болдоо уусаар цаг явах тусам өмссөн зүс нь муудаж, зүс царай нь хуруугаар нь авах юмгүй болсоор. Хаяа нэг тамхихгүй, жаахан давар бол уусгүй. Би дотроо их харамсдаг байлаа. Болдоо хүнд их тусархав. Өөртөө байгаагаа бусдтайгаа хуваалцтай. Тасарч муудсан нэгнээ хизээж хайдаггүй. Нэг тийм эрийн хугархай чанар цохолцаад байдаг болохоор нь би түүнд муугүй ханддаг байлаа. Авраг маань 2 өдөр үзэгцсэнгүй. Цуг явдаг ахуугаас нь асуувал хордлогонд ороод баларсан сурагд болтлаа. Хэд хоногийн дараа ашгүй түүзэр ороод ирлээ. Тэгснэ өө минь сайн уу? Найз нь гээд хүй гэхийн завдалгүй хогтой хогийн савыг минь аваад гараад явчихлаа. Эргээд ороод ирэхэд нь би яагаад ч юм хэлмээр санагдаад урд нь хит удаа хэлнэ гэж бодож байсан юм. Болдоо хогийн савыг байрлуулад үндэгтэн. За болдоо миний найз ойлгоорой. Чи бол ингэж явах юм биш. Чи ингэж амьдрах хүн биш шүү гэд тэрврээд мөрийг нь алгадаад мань чамд итгэдэг гэж хэлчихэл лангууны ороор орох үед болдоо хөрөгч рүү буруу хараад зогсчихсон. Яг л жаахан хөвчиг дуугүй мөртлөө ихэр татан уйлж зогсохыг хараад дими ч юм хэлчих үедээ гэж бодоод байж байтал юу ч дууралгүй гараад явсан. Болдоо хэд өдөр надаас зүгтаа таарсангүй. Бусдаас нь асуухаар байгаа штэ л гэх үг сонсно. Цагаан сарын шөнийн 5 байсан санагдж байна. Хитэн бууз ганц уул бовуудлаад түүцэндээ ирлээ. Болдоо болон түүний хампаануудад өөх санаатай. Тэгсэн бусдад үзэгдсэн ч болдоо байдаггүй. Асуусан ч ор сургуу болсон гэдэг юм. Намрын нэг халуун өдөр жигтэйхэн ганган дээлтээр орж ирлээ. За сайн уу үзэгтэй гэдэг юм. Дуу хоолой нэг л таньдаг хүн шүү. Би таньдгүй гайхаад сайн хэн бэ хөө гэсэн чинь болдоо лааштай гэд инээхт нь шүд инээд хоёроор нь таньж илээ. Яаж таних вэ? Пад хар царайтай болдог мэдхээс шар устай тарган болдог ямар таних вш. Аврахтай жаал юм ярив. Болдоо надаас баггүй юм хөдөлж авлаа. Би ч дотор айл хонорт очихн дээ гэсэн шүү юм бодож байтал уудлуулаа шууд надад өгдөг юм да муу шаарчин. Би гайхаад яагаад гэсэн чинь найз нь чамд маш их баярлаж явдаг шүү гэд тэр жилийн тэрвэрлтийн хариуг барьсан да. Хоёлаа гарч тамхилж зогсдол авраг ярьж байна. Мань ууж яваад нутгийн хүнээс ээжийн минь бие муудсан дуулаад тэр хүнтэйгээ шууд нутаг буцсан да. Ямар ч ээж дээрээ амжиж хашиж хөлийг нь хуучсан шүү. Аавын минь тасдаж үлдээсэн цөөн тооны бод баг малыг дүүмэн манд нөгөөд амьдрал болж л байна. Найз нь пүрүүстчнийг авч унах санаатай ирлээ гэснэ. Нэрээ мань нөгөө эдтэйгээ уулзах санаатай. Өнөөдөр энэгээр үзэгдэггүй гэж байна. За яах нь тэдэнтэйгээ нээж дахиад уух нь гэсэн чинь үгүй найз нь огт уухай байсан. Яах вэ хөө хэдэн жил байгаа байхгүй ч зүгтээ байсан хүмүүс байна да. Зайлвал ганц өдөр буудал авч өгөөд уцаасанд оруулж хооллох санаатай. Хүн байна да тэгээд нөгөө сайхан инээдгээрээ инээж үлээ. Ир хүн тугч барин тугалж хариулна. Халуунтан чин зориг гэсэн байна.
За тэгээд ийм хөөрхөн гэгээлэг түүх байна. Та бүхэн энэ түүхийн тухай бас сэтгэлээ бичихээ хүсвэл доор бичээрэй. Ингээд өнөөдрийнхөө дугаарыг энэ хүргээд өндөрлөе. Дараагийнхаа дугаараар дахин баяртайгаар уулзцгаая.